сайн байцгаана уу? Өнөөдрийн бас бичлэг эхэлж байгаад баяртай байна. Та нартай бас нэг мэдээлэл хүргэх гэж байна. За түрүүний бичлэгт болох дээр ерөнхийдөө 70 биеийн тухай нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. За одоо тэгээд энэ 70 биеэс гадна нөгөө бидний 90% 70 бие 10% махан бие хоёрыг хооронд нь холбож байдаг хүрд гэж юм байна. Хүрд. За энийг болох дээр олон улсын нэршил чакра. Чакра буюу монголоор энерги хүрдэг. За энэ хүрд гэдэг юм маань угаасаа бидний 90% махан бие. За тэгээд биш 90% 70 бие, 10% махан бие хоёрын холбоос гагнаас нь энэ ерөөсөө чакра. За тэгээд нөгөө талаар би түрүү хэлжсэн хүн гэдэг чинь энерги үйлдвэрлэгч гэж. Тэгэхээр энерги үйлдвэрлсэн энерги бид нар энэ хүрдүүдээр гаргадаг. Тэгээд гаднаас бас энэ энерги энэ хүрдээр дамжуулж авдаг. Тэгэхээр үйлдвэрсэн энерги гаргана, гаднаас энерги авна. Нэг одоо үйл ажиллагаа нь энд явагддаг. Хоёр дахь нь болохоор 10% махан бие, 90% 70 бие хоёрын холбоос гагнаас нь л гэж ойлгож байгаа. Энэ хүрдүүдээр одоо явагдчихэдэг. Тэгэхээр хүн гэдэг амьтан ерөнхийдөө энэ үндсэн 7 хүрд гэж одоо бид нар их ярьдаг. Энэ үндсэн 7 хүрдийн талаар би мэдээлэл өгнө. Тэгэхээр энэ бол үндсэн 7 хүрд. Эннээс гадна 108 энерги хүрдэн байдаг шүү. Тэгэхээр энэ хүрдүүд бүгд хэвийн үйл ажиллагаатай байж ээж бидний хоёр бие хоорондоо эвтэй найртай байх нь байна. Өөрөөр хэлбэл хөгжмийн зэмсгээр ярих юм бол хүний одоо хүрдний үйл ажиллагаа ингэж хэвийн биш доголдолтой гарсантай холбоотойгоор бидний хоёр бие хоорондоо харшдаг байх нь. За энийг зүгээр хар ухаанаар тайлбарлавал ерөнхийдөө хөгжмийн зэмсэг гэж ойлгох юм бол хөгн гарцсан байна гэсэн үг. Хөгн гарцсан хөгжмөр чинь амьдрал гэдэг найрал хөгжмийг тоглож чадахгүй ш. Тэгэхээр хүндрэл бэрхшээл гараад байдаг байхгүй. Одоо таагүй байдал, би хаа өгдөг, сэтгэл санаа тавгүй гэх байдлын ийм байдлууд үүсдэг. Тэгэхээр энэ хүрдийг норм хэмжээнд нь авах нь маш их чухал байдаг шүү. Тэгэхээр өнөөдөр энэ хүрдтэй холбоотой асуудлыг би жоохон дэлгэрэнгүй ярьж өгье гэж бодлоо. Тэгээ би та нарт хэлдэг хүн гэдэг чинь угаасаа орчлон хорвоогийн одон шүү гэж. Бид нар бүтэц захиалгын байгуулалтын хувьд энэ од эрхстайгаа дэлхийн ээжтэйгээ адилхан байдаг гэж хэлсэн. Эний нэг жишээ энэ орчлон хорвоо гэдэг чинь бидэнтэй адилхан бас энэ хүрдтэй. Энд дэлхийн хүрдүүд байна. Тэгэхээр бид нар нөгөө орчлон хорвоогийнхаа нэг одон шүү. Яг энтэй адилхан хүрдүүд энэ дэлхийн ээжт нь бас байдаг байх нэ. Тэгэхээр дэлхийн ээж бас энэ үндсэн 7 хүрдтэй бид нар өөрсдийнхөө үндсэн 7 хүрдээр холбогддог шүү. Тэгэхээр энэ хүрдийн үйл ажиллагаа хэвэн явагдана гэдэг чинь миний бидний одоо хоёр бие сайн байхын одоо гол үүрэг байдаг байх нэ. За одоо эхлээд энэ үндсэн 7 хүрдийн тухай жоохон яриад ирэхэд бид нар энэ үндсэн 7-оор яг энэ өнгөний дагуу ийм өнгө цацраад байдаг шүү дээ. Солонгын 7 өнгийг бид нар биеэрээ цацраадаг. За дээр нь хөгжмийн 7 нот ихшиглүүлдэг бид. За тэгээд энэ хүрд гэдгээр чинь нэгдүгээр гэрэл цацардаг байх нь байна. Долгион гардаг байх нь байна. Хөгжмийн 7 нот ихшиглэгддэг байна. Гэт ийм янз бүрийн хэмжилтүүд хийж болох ийм хэмжээнд ажилтдаг шүү. За тэгэхээр бид нар энэ хүрдүүд өөр гэсэн үүрэгтэй байдаг. Одоо энэ хүрдэн дээр жишээлбэл хамгийн дээдлийнх нь энийг бид нар титэм хүрд гэж ярьдаг. Титэм хүрд. Титэм хүрд гэдэг нь ерөнхийдөө энэ зулаа дээр байдаг. За энэ зулаа дээр байгаа титэм хүрд юу хариуцдаг? Тархины шарын дээд засгийн энергээр хангана. Үнчин тархитай холбоотой. Ерөнхийдөө тархи мэдрэлийн үйл ажиллагаа тархины шарын дээд засгийн энергээр хангадаг. Дээд хүчтэй холбогдно. Нөгөө нартайгаа, сартайгаа, од эрхстайгаа, долоон бурхтайгаа, удмын буудад дээд зүудтэйгаа ч гэдэг юм уу. Тэнцэнээс эрчим авдаг хүрд. Ерөнхийдөө энэ бол чамайг чиглүүлж өгдөг, лууж өгдөг л гэсэн үг. Хаашаа явах юм, юу хийх юм, хаана хинтээ уулзах юм, хэдий тэнтэй байх юм ч гэдэг юм уу. Чиглүүлж өгдөг, лууж өгдөг л ойлгоч. Тэгэхээр энэ хүрд ажилдаг байж ээж бид нэр зөв газартаа, зөв хүнтэйгээ таардаг, зөв газараа очдог гэсэн үг. За энэ хүрдийг ийм үүрэгтэй байх нь байна. Дараагийн хүрд нь энэ 3 дахь мэлмийн хүрд гэж хэлдэг. Хоёр хөмсгний хооронд байдаг. Энэ 3 дахь мэлмийн хүрд юу хариуцдаг гэхээр тархины шарын дооцгийн энергээр хангана. За тэгээ нүдний хараа, амны хүндий, хамрын хүндий, чихийг энергээр хангана. За ерөнхийдөө борцоо булчирхаатай холбоотой, зүүн совин, юмыг өршлөн мэдэх чадвар энтэй холбоотой. Хүнд ямар нэгэн байдлаар зүүн совин байдаг. Энэ хүчтэй байх юм бол хинтээ найзлахгүй байх ч гэдэг юм уу. Ерөнхийдөө зүүн совин мэдрэмж өндөр байна гэсэн үг. Энэ тийм үүрэгтэй байдаг 3 дахь мэлмээ. За энэ сурагч ягаан өнгөтэй байдаг. Энэ болох дээр ерөнхийдөө бид нэг бриллиантын өнгөтэй гэж хэлдэг. Бриллиант гэрэл цацарч идэг. Энэ бол сурагч ягаан өнгө цацардаг байх нь байна. За одоо хоолойны хүрдний тухайд яриа.
За энэ 3 дахь мэлмэдгээ зүүн сонинтой холбоотой болж таарж байгаа. За хоолойны хүрд гэдэг нь энэ хоолойн дээр байдаг. Энэ ерөнхийдөө цэнхэр өнгөтэй байдаг. За хоолойны хүрд гэдэг нь залгуур хоолой, багалзуур хоолой, бамбаа болчроо гүйсэн болчроо уушигтай холбоотой эд эрхтнүүдийг энергиэр хангадаг ийм хүрд. Энэ хүрд гэмтээд ирэх юм бол саяын хэлсэн эд эрхтнүүд өгдөх нь шүү дээ. Тэгэхээр энэ саяын хэлсэн эд эрхтнүүд өгдөөл эхлэх юм бол та нарын хоолойны хүрд гацаатай байна л гэсэн үг. За энэ ямар юмнаас гэмтдэг юм гэхээр ерөнхийдөө хар цагаан айлаа матааждаг гэж ярьдаг шүү дээ. Энэтэй холбоотой хоолойны хүрд гэмтдэг. Хоолойны хүрд гэмтгэл юм бол чи үнтэй хилам олцож чадахгүй. За үнтэй хэм олцох чадамж чинь угаасаа ажил төрөлтэй холбоотой болоод ирдэг. Тэгэхээр ажил төрөл дээр хүн дээр л бэрхшээл гарна гэсэн үг. За тэгээ энэ хоолойны хүрдийг нээхийн тулд хүн гоё дуулдаг байх ёстой. За тэгээд ерөнхийдөө энэ хоолойны үр цэнхэр өнгөтэй байдаг болохоор бид нар энэ цэнхэр өнгийг нь дэмнэх ёстой. За тэрийг дэмнэ гэдэг чинь жишээлбэл цэнхэр өнгийн алчуур зүүх, тийм чимэг зүйлт зүүх, тийм хоол хүнс идэгч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар энэ хоолойныхон үрдийг дэмж болдог байх юм шүү. Бас сайхан гоё дуулна. За зарим үед бол бас нэг бид нэр хээр гадаа гардаг шүү дээ. Хямраа сэргээлээ гэж ярьдаг. Тийм хээр эзгүй газар очиж ингээд тэнхээ мэдэн орлох. Ингэх юм бол хоолойныхон үрдийг нээж болно. За тэгээд ийм байдлаар энэ хоолойны үрдийг нээж болно. За дараачийн үрд нь зүрхний үрд. За зүрхний үрд гэдэг ногоон өнгөтэй байдаг. За зүрхний хүрд хизээ гэмтдэг. Энэ шууд гомдол цохилттой холбоотой байдаг шүү. Ерөөсөө хүнд битгий гомдчихэ. Угаасаа энэ замд чинь сайн муу хүн янз бүрийн байгаа шүү дээ. Тэгэхээр хүнд битгий гомдчихэ, өршөөж, уурчилчих. Тэгээд өөрөөсөө хайр ундраадаг бай. Би урд нь хэлсэн шүү дээ. Бид нар ээж аавынхаа хайрын бүтээгдэхүүн. Тэгэхээр хайр л гаргадаг байх ёстой гэж. Тэгэхээр хүн өөрөөсөө хайр гаргаж чадхаал бол энэ зүрхтэй холбоотой асуудал үүсдэг. Тэгэхээр хүнийг хайрладаг бай. Чи хүнийг хайрлаж өөрөөсөө хайр гаргаж ээж өөрлөгөө хайр авдаг юм шүү. Өөрөөр хэлбэл энэ зүрхээр чи хайр гаргаж ээж л хүнээр хайрлуулна. Тэгээд гол өөрөөсөө хайр гаргадаг ийм л байх болно. Тэгжээж хүн 50 амгалан байна. Тэгжээж зүрхтэй холбоотой асуудал үүсэхгүй байна гэсэн үг. За энэ дээр бас нэг юм тодруулахад хүн ерөнхийдөө энэ замд төвд хүн болоод төрсөн бол хүмүүс өөр хоорондоо энэ хоёр хүр дээр илүү холбогддог. За жишээлбэл хоолойны үрд гэдэг нь хүмүүс өөр хоорондоо яриагаараа ойлголцсон гэсэн үг. Тэгэхээр энэ яриагаараа ойлголцох асуудал илүү ажил төрөлтэй холбоотой болчдөг л доо. Тэгэхээр ам хэлээрээ яриагаараа ойлголцоход хоолойны үрд маш чухал. Дараачийн үрд нь зүрхний үрд байдаг. Зүрхний үрдээрээ бид нар сэтгэлээрээ ойлголцох гэдэг асуудал яригддаг. За энэ дээр бол ярих шаардлага байхгүй. Чи сэтгэлээрээ үйл хөдлөлөөр ойлголцсон гэсэн үг. Энэ зүрхний үрдээ энэ ойлголцол бол ихэнх тохиолдолд нөгөө амьдрал ахуйтай холбоотой болоод ирдэг. Энэ зүрхний үрд гацчих юм бол нөгөө хань ижилтэй болохгүй байх, салж нийлээд байдаг байх. За эсвэл хань ижилтэй ч гэсэн гэр орон дотор нэг халамжлал оромсгол үүсдэггүй шүү дээ. Энэ болгон чи зүрхний үрдтэй холбоотой байдаг шүү. Тэгэхээр энэ зүрхний үрдээ бид нар бас ингээд нээлттэй байх хэрэгтэй. Энэ нээлттэй байхын чадамж хэвийн хэмжээнд ажиллах чадамж юу юм? Зүгээр л өршөө уурчил хүмүүсийг хүнд битгий гомд хүнийг байгаагаар нь хүлээж ав. Ягдгүй чи тэр хүнийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм болохоор байгаагаар нь хүлээж аваад чи өөрөө л өөрчлөгд. Тэгэхээр өөрөөсөө хайр амдрааж өршөөж уурчилж чадхал юм бол зүрхнийхээ үрдийг хэвэн байлгаж болтой шүү. За энэ зүрхний үрд ийм учиртай. Дараачийн үрд нь болох дээр энэ наран сүлжээ үрд. Энэ хоол боловсруулах системтэй холбоотой байдаг. Тэгэхээр энэ хоол боловсруулах систем доголдоод ирэх юм бол 5 зүйл эрхтэн болохоор байна. За 5 зүйл эрхтэн жишээлбэл ходоод лөөний эмгэг шилүүтэй холбоотой. Чи хитрхи юм санаа зовоод байх, шаналаад байх юмтай холбоотой дээ. Тэгэхээр ерөнхийдөө юм бити санаа зовж байна, бити шаналж байна. Яагаад гэвэл энэ зам төвд болдог юм болдгороо л болно. Чи санаа зовоо шаналлаа гэд энэ асуудал шийдэгддэггүй. Тийм учраас тайван бай. Ходоод лөөндөө бити өөрчлөлт оруулах. Өөрөөр хэлбэл тэр ходоодны шархлаа улаалт гэд ходоод лөөтэй холбоотой асуудлууд бүгдээрээ л тэр шаналаад санаа зовоод яваад байгаатай холбоотой байдаг шүү. Энэ тал тийм. Тэгэхээр энэ наран сүлжээ үрд чинь гэмтэн гэсэн үг. Нөгөө талаар бид нар ингээд нэг хайр аламж дутаад байх. Энэ манай хань ижил хэн чинь намайг хайрлахгүй байна, намайг харж үзэхгүй байна гэл ингээд ийм гомдол их байгаад байдаг ш. Тэгээд гомдсондоо болоод уур ундуу их байгаад байдаг. Тэгвэл элэг цэсэнд өөрчлөлт ордог. Тэгэхээр ерөөсөө бити гомд, бити шанал, тайван амгалан л байл та. Энэ зам төвд болж байгаа юм угаасаа л ингээд цаанаасаа болоод явдаг учраас энэ хүндрэл бэрхшээлтэй байгаа нөхцөлд чи зүгээр л тайван амгалан бай. Янз бүр үйл хөдлөл бити хий. Өөрөөр хэлбэл энэ хүндрэл бэрхшээл гэдэг чинь яс юм дээр төр зүрх асуудал байдаг шүү. За тэгэхээр энэ санаа зовхгүй, шаналхгүй, гомдохгүй, зүрхгүй тайван амгалан байвал энэ ходоод илүү элэг зүс сайн байх нь байна. Тэгвэл чиний
наран сүлжээ үрд хэвэн байна гэсэн үг. Энэ наран сүлжээ үрд болохоо байх юм бол ганцхан 5 цул эргэтэн болохоо байхгүй. Дээрээс нь мөнгө цаастай хүртэл асуудал үүснэ. Мөнгө цаас жишээлбэл отоогоор чирэхгүй байх, эсвэл орлого ороод байгаа мөртлөө хоригдл үүсэхгүй байх ч гэдэг юм уу. Ийм мөнгө цаасны асуудал үүсдэг шүү. За тэгэхээр энэ шар өнгөтэй. Тэгэхээр энэ шар өнгө одоо хоол хүнс идэх, эсвэл энэ дээр одоо шар өнгө хувц өмсгч гэдэг юм уу тий. Чи аль хүрдээ дэмнэх гэж байгаа тэр өнгийн хувцыг өмсөд ивэл хүрдээ дэмнээд идэв шүү. Тэгэхээр энэ юу чинь наран сүлжээ үрд чинь шар өнгөтэй байдаг шүү. Ингэж дэмжиж болно. За дараачих нь хүрдний хараа хүрд гэдэг энэ давсган дээр байдаг. Энийг хараа хүрд гэдэг. Энэ хараа хүрд гэдэг нь давсаг бүр эмэгтэйчүүдээ сав өндөрч эрэгтэй хүмүүст бол төрөв улчраатай холбоотой болоод ирдэг. За тэгээд энэ саяын эд эрхтнүүдийг хариуцсан. За нөгөө талаар далд биеийн төвшөнд ярих юм бол энэ чиний өөрийн үнэлэмжтэй холбоотой байдаг. Өөртөө итгэлтэй байх, өөрийгөө үнэлдэг байх, өөрийгөө хайрладаг байх. Энэтэй энэ холбоотой байдаг. Тэгэхээр чи хэрэг өөрийн үнэлэмж муу, өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө хүндэлдэггүй ийм л байх юм бол энэ хүрд гацх нь байна. Энэ гацаад зогсохгүй дээрэс нь үнэлэмж муу болоод иртээ саяын эд эрхтнүүд өвчлөнө. Ийм юм болдоо шүү. Тэгэхээр нөх хүн сэтгэлийн амтан гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ наран сүлжээ хараа хүрд гэдэг чинь 500 6 сая эрхтнийг хариуцсан тэрэнд эрчим өгдөг хүрднүүд гэсэн үг. Тэгэхээр сэтгэл санаал тавгүй бол энэ хүрд хямрах нь байна шүү дээ. Тэгэхээр 500 6 сая эрхтний өвчлийг сэтгэлийн өвчин гэж ярьдаг. Энэ сэтгэл биетэй холбоотой. Тэгэхээр энэ им тариа хийгээд ч юм уу хагалж орлож автуулаад нэмэр байхгүй. Зүгээр л сэтгэл бие тайвар амгалан бай. Тэхэлэн бол энэ 500 6 сая эрхтний өвчл өөрөө идэгдэг ийм өвчин шүү. Тэгэхээр сэтгэлээ амар амгалан бай. Хүнийг өршөөдөг бай, уучлдаг бай. Тэгжээч хэвэн байдаг шүү. За дараачийн хүрд нь үнс үрд гэж байдаг. Бэлэг эрхнээс жоохон доош хөндөй байдаг. За энэ үрд бол тэр ийм улаан өнгөтэй байдаг. Тэгэхээр энэ улаан үрд үнс үрдээ дэмнэхийн тулд яах юм гэхээр эмэгтэйчүүд энэ эмэгтэй эрхтэй ялгааг улаан өнгийн одоо дотор хувцас өмсөх хэцүүгээр тэгвэл чи тэр үрдээ дэмнэ. Тэгэхээр энэ үнс үрд гэдэг нь бөөрийн дээд булчирхаатай холбоотой. Тулгуур эрхтэн болох хоёр хөл баган нуруу хариуцдаг ийм үрд шүү. Тэгэхээр энэ амьдрал төлөө олох чадамж чинь үнс үрдтэй холбоотой байдаг. Тэгэхээр үнс үрдийг бол та нар жишээлбэл юу яаж болдог? Тэр улаан өнгийн дотор хувцас өмснө. За тэгээ дээр нь бас нэг дасгал байдаг маа. Би тэр хүрдүүдийн нэг дасгалыг дараа нь өөр нэг юугаар бичлэгээр та нарт хүргэнэ гэж бодож байгаа. За тэгэхээр ингээд би энэ үндсэн 7 хүрдүүдийн тухай сая юу хариуцдаг, яадаг, бас яаж нэг жоохон толдох болох боломжийг ингээд яриад өглөө. Тэгэхээр бүх хүрднүүд хосоороо байдаг. Ганцхан үндэс хүрд гэдэг байгаа энэ тэдэм хүрд гэдэг байгаа энэ дээдлийн хүрд хоёр л нэг нэгээрээ. Бус хүрдүүд бүгд хосоороо байдаг. Тэгэхээр аль нэгэн талаасаа гэмтэлтэй байвал бас л өвчин юм шиг мэдэгддэг шүү. Тэгээ би түрүүн та нарт хэллээ энэ хүрдүүд тийм эргэтэн хариуцна гэдэг. Тэгэхээр та нар нөгөө далд бие чинь сэтгэл бие чинь хямраа жоохон болоод ирэнгүүт сэтгэл санаа тавгуурхаад ирнэ. А энэ хүрдэн дээр гэмтэл гараад ирэх юм бол тэр эргэтэн тэр хүрд ямар эргэтэн хариуцдаггүй тэн дээр л өвдөлт мэдэгдээд ирдэ шүү. Тэгэхээр та нар биеийн аль хэсэгт өвдөж тэрүүгээрээ миний энэ хүрд болохоо байж байгаа юм байна гэдгийг мэдрэх нь шүү. Тэгэхээр тэрүүгээрээ одоо өөрийнхөө одоо онцлогоог аль хүрт гацж байгааг мэдэж болдог байх нь байна шүү. За тэгээд ерөөдөө бол би та нарыг бясалгал хийдэг бай гэж аягүй хэлдэг. За энэ Монголд энэ янз бүрийн бясалгал аягүй байдаг шүү. Зөндөө олон бясалгал байна. За тэгээд миний өөрийн мэдчихнээс өөрийнхөө туршлагаас ярихад энэ олон бясалгалуудаас Реки бясалгалыг би хамгийн одоо 1-р амар, 2-р одоо монголчуудад аягүй таардаг гэдэг нь би тэгж үздэг. Тэгэхээр энэ Реки бясалгалд суралцах хэрэгтэй. Одоо тэгтээ монголчууд Реки бясалгалаар мэдхгүй хүн ч гэж байхаа болсон, хичээлдэг хүн ч их болсон. Энд бол би аягүй талархаж байна. Тэгэхээр энэ бол чи өөрийгөө эрүүл байх аюу тийм боломжтой ийм гоё. Тэгээ энэ бясалгалд сураад ганцхан чи өөрөө эрүүл болтгоо ойр тойрныхаа бас тусалж дэмжих зүгээр болох юм чадамжтай болно шүү дээ аюу гоё. Иймэрхүү байна. За өнөөдрийн хувьд энэ хүрдний талаарх юугаар одоо ингээд дуусгая. За тэгээд бас нэг юм хэлэхэд энэ үндсэн 7 хүрдийн талаар би та нартай ярьсан. Энэ үндсэн 7 хүрдээс гадна өшөө 108 эмийн хүрдэн байдаг ш. Тэгэхээр хизээ энэ үндсэн 7 хүрд бүгд 100% ажиллана. Нөгөө 108 хүрд бүгдээрээ автоматар сэргдэг байх нэ. За энэ удаагийн бичлэгээ өндөрлөө. Баярлалаа.